За сайн байцгаана уу. Усны урилга гуламж EZG W304 хичээлийн семинар 5-ыг тайлбарлах гэж байна. За энд шорон бомтын хөдлөө хөтлийн хэлбэр хэмжээг тодорхойлох, за дээд налуугийн бэхэлгээг сонгож тооцоо хийх, за шүүрийг сонгох ийм тооцоонуудыг энэ жишээ болгон энэ дээр хийж үзүүлнэ. За энэ та бүхэн харж байгаа энэ зураг бол Oroville гээд энэ Калифорниад байдаг бомт байгаа. За энэ бомтын тусгай хэсгүүдийг харуулж байна. Энэ бомт бол 234 метрийн өндөртэй. За тэгээд голдоо бол ийм усүл нэвтрүүлэх ийм шавар зүрхөвч байгаа. За шавар зүрхөвч бол ийм бетон суурин дээрээс дэше үргэлжилж байгаа. За энд нэг ийм цементэн хөшиг байна. За энэтэй бас босоо ийм хоёр бетон юутай. За энд бас нэг шүүрүүлийн эсрэг нэг зүрхөвчтэй. За дээд налуу нь 1/2.6, 2/1/2.75. За доод налуу нь 1/2 гэсэн ийм налуутай ийм бомт байна. За тэгээд зүрхөвчний аргагаар энэ цэнхрээр төрсөлсөн зүйл бол шүүрүүлийн бүсүүд байгаа. Тэгээ энд бол шүүрүүлийн усыг хэмждэг ийм хоёр худагтай. За доод налуу дээр бол ямар нэгэн тавцсан энтер бол гараагүй. Энэ бол тутан чулуу өрлөгөөр бэхэлдсэн ийм баг. Тэгэхээр одоо энэгээр ингээд ус шүүрч орж ирэн. За шүүрс ус бол энэгээр гарч ирээд за би энэ цэнхрээр зуръя. За энэгээр бол ус бол ингэж шүүрэлтэй усны буралтын мөрөөл ингэж гарч ирнэ. За энэ зүрхөвчээр нэвтэлж гарч ирэхдээ энэгээр гарч ирээд за энэ шүүрүүлийн бүс рүү бол ороод тэр чигтээ ийшээгээ урсаад за ингээд доод хасц руу гарна гэсэн. Тэгэхээр одоо энэ хэсэг одоо миний энэ сая за би энэ ногооноор төслөе. За энэ хэсэг бол мөнхийн хуурай байна гэсэн. Яагаад тэгэхээр энд ийм босоо болон хэвтэй шүүрүүл хийгээд өгсөн учраас шүүрүүлийн бүс хийгээд өгсөн учраас шүүрч орж ирж байгаа уснууд бол бүгд энэгээр зайлаад энэ хэсэг бол хуурай байна. Энэ хэсэг бол хуурай байна. Энэ хэсэг хуурай байна. Тэм учраас энэ доод налууг бол нэлийн бага буюу 1/2-оор хийсэн ийм байдалтай байна. За энэ суурийг бол суурд бол ийм нэг хөшиг цементэн хөшиг хийж өгсөн байна. Тэгэхээр суур бол ерөнхийдөө ан цавтай чулуу байсан учраас энд нэг жижиг ийм хөшиг хийгээд очиж байгаа. Энэ бол жижиг гэнж биш. Энэ бол нэг 20-30 метрийн ийм урттай ийм хөшиг бол байж байгаа. За иймэрхүү хэсгүүд байх нэ. За бомт төслөхөд бомтын дээд хасцад хасагдсан усны нөлөөгөөр бомтын их бие болон суур эргээр шүүрэлт явагддаг. За шүүрэлтийн эсрэг арга хэмжээг төлөвлөх ёстой. Бид нар бол шүүрэлтийн тооцоо хийсэн. Шүүрэлтийн улмаас бий болох үзэгдлүүдийг бол мэдээд авсан байгаа. Сэргэжилт үүснэ, хөрс хөөх үзэгдэл үүснэ. Хэрвээ шүүрэлтийг тодорхой хэмжээнд бууруулж чадах юм бол шүүрэлтийн нөлөөгөөр барилга боломжийн тогтвор алдагдах, бат бидэх алдагдах тийм үзэгдэл бий болохгүй гэсэн. За бомтын хяраар үерийн усыг өнгөрүүлбэл бомтын тогтворчлолтод сөргөөр нөлөөлөх учраас тусгай зориултын үерийн ус өнгөрүүлэх байгууламж төсөлнө. За шорон бомтын төсөл зохиох барихад дараах үндсэн шаардлагуудыг зайлсгүй сахих ёстой. За нэг болохоор бомтын хөндлөө хөтлийн хэлбэр хэмжээнд түүний тогтвортой байдлыг хангасан байх ёстой. За бомтын их бие суур баяргээр шүүрэх усыг шүүрүүлийн байгууламжаар хүлээн авч зайлуулах ёстой. За ус саях барилгын үерийн хамгийн их зарцуулгыг өнгөрүүлэх чадвартай байх ёстой. За бомтын налуун салхинаас үүсэх долгионы өөрчлөлтөөс хамгаалагдсан байх ёстой. За бомтын налуун салхинаас үүсэх усны долгионы өөрчлөлтөөс салхины илэгдлээс хамгаалагдсан байх ёстой гэсэн ийм шаардлагуудыг тавина. За бомтын хэмжээг тодорхойлъя. За бомтод бол чухал зүйл бол бомтын өндөр байна. За бомтын өндрийг бол энэ ааш дээр нэмхэн D гэсэн энэ томьёогоор тодорхойлно. За энэ томьёо нь юу гэхээр ааш гэдэг нь болохоор усан сангийн тооцоо түвшин, энэ хэвийн тогтсон түвшин хүртэл байж болно, их түвшин хүртэл байж болно. За D гэдэг нь болохоор
усны түвшнөөс хэр хүртэлх чөлөөт зай гэж нэрлэдэг. За энэ чөлөөт зайг болохоор ийм томьёогоор тодорхойлно. Ерөнхийдөө манай Монголын норм дүрмд болохоор энэ томьёогоор тодорхойлдог. За энэ болохоор аашраа нь болохоор долгионы салхинаас мэдээж усан сангийн мандал дээр долгион үүснэ. Долгион буюу давлгаа үүснэ. Тэр долгионы улмаас усан санд цалгилт үүсэх өндрийг хэлж байгаа. Энийг тооцсон. Тэгээд налуу зөх өндрийг тооцсон. За альфа гэдэг болохоор энэ барилгын ангиас хамаарсан нөөц өндөр байгаа. За энд бол бомтын хөндлөө огтлыг харуулж байна. За хөндлөө огтлын элементүүд нэ. За энэ хөндлөө огтлын элементүүдийг хараарай. За энд бол бомтын хэр байж байна. За энэ бомтын доод налуу байж байна. Энэ шүүр байж байна. За энэ дээд налуугийн бэхэлгээ байж байна. Бомтын ихвээ байж байна. Бомтын суур байж байна. За энэ болохоор ашигтай эзлэгөөний төвшин, үйл хөдлөлийн эзлэгөөний төвшин гэдэг ч юм иймэрхүү зүйлүүд байна. Тэгэхээр бид нар бол одоо энэ аш б буюу энэ бомтын өндрийг тодорхойлох гэж байна. За альфаг барилгын ангиас хамаарах коэффициент гэж хэлсэн байгаа. За бомтын өндрийг хэвийн төвшин болон нэмэгдсэн эзлэгтэй төвшинтэй үед бодож аль ихээр навна гэж. За бид бол нэмэгдсэн эзлэгтэй төвшинт хэвийн төвшинтэй үедхийн. За долгионы улмаас өсөх цохилтын хөөгдөх өндрийг ийм томьёогоор олно гэж. Тэгэхээр энд байгаа К гэдэг нь болохоор салхины хурднаас хамаарах коэффициент гэж байна. Тэгэхээр манай Монголд бол 40 м/сек хүртэл хурдтай учраас энэ коэффициентийг ингэж аваарай гэсэн юм зөвлөмж байдаг. За W10 гэдэг нь болохоор усан сангийн мандлаас дээш 10 м-т байх салхины хурд гэж байгаа. За үүнийг усан сангийн мандлын ойролцоо салхины хурдаас хамаарна. Хэрвээ салхины хурдыг өөр өндөрт хэмжсэн байх юм бол энэ 10 руу шилжүүлэх коэффициент, засварын коэффициент гэж би энэ К1 гэдэг үж байна. Жишээ нь одоо 2 м-т хэмжсэн байх юм бол 1.25-аар үржих юм бол 10 м-т байх салхи гарч ирнэ гэсэн. Тэгэхээр салхины ийм одоо жишээ ингээ газрын гадаргуу ингээд байжлаа гэж одоо салхины босоо хуваарлалт, хурдны хуваарлалт бол ийм байх нь шүү дээ юм уу. Тэгэхээр энэ салхины хуваарлалтыг бодолчиж үзээд энэ коэффициентүүдийг гаргасан гэсэн. Жишээ нь 28 м-ийн дээр байж байгаа бол 10 м-т ямар байх вэ гэдгийг ингээ бууруулах юм коэффициентээр үржүүлээд олчихно гэсэн. Тэгэхээр бомтын өндрийг тодорхойлох энэ D-г тодорхойлохын тулд тооцогдож байгаа энэ хоёр долгионоос үүсэлтэй ийм хоёр өндрийг бол энэ зураг дээр харуулсан байна. Та гэж хараарай. За D нь болохоор долгионы хөөгдөлтийн урт гэж байна. За энэ болохоор усан сангийн уртаар авчулна. Усан сангийн үзүүрийн цэг болон бомтын тэнхлэг хүртэлх энэ зайг усан сангийн уртгийн километрээр тавина. За ааш нь болохоор усан сангийн тооцоо төрөлт. За үүнийг хэвийн эзлэгөөний төвшингээр эсвэл сүр эзлэгөөний төвшингээр авна. За альфа нь болохоор усан сангийн дагуугийн тэнхлэг болон салхины зөнхлөх чиглэлийн хоорондох өнцөг байна гэж. Тэгэхээр нэг юм салхин сарна гэдэг нэг юм бид шүү дээ тийм үү. Салхины зөнхлөх чиглэл нь одоо хаанаас байна вэ гэд хойд, зүүн, урд, баруун гэд. Тэгэхээр тухайн газар нутагтайг хаанаас зөнхлөх чиглэлтэй байна. Тэр чиглэл болон энэ тэнхлэг хоорондох өнцгөр нь өнцгийг авна гэсэн. За энэ дээр болохоор жишээ шууд тавиад яваад байгаа. Тэр чинь 2.2 км урттай усан сан 6.6 м. Тэгээд тэр өнцгөн 45 байна гэх мэт. Тэгээд за долгионы налуу зөх өндрийг ийм хамаарлаар тодорхойлно гэж ийм хамаарлаа. За энэ болохоор КБ гэдэг нь болохоор бомтын дээд налуугийн төрлөөс хамаарах коэффициент байна. За энэ болохоор чулуун асгаас чулуун өрлөг бетон төмөртөн бол ийм байна гэсэн ийм гурван хөлбөртэй байна. За ийм нь болохоор дээд налуугийн коэффициент. За энийг бол нөгөө лекцэн дээр үзсэн нэрээ авна. За 5-10 м байхад эсрэг хүрэнтэй үед гэдэг 3-аар авъя гэж. За бетон бомб төсөлж байгаа бол 1 гэж шууд авна. За ааш долгионы өндөр бетон бомб гэдэг нь болохоор бетон бомбод хэвчлэн дээд налуун тэг байдаг учраас 1 гэж авна гэж. Тэг гэд авах юм бол дооцооны том явахгүй болчихно. За аашин долгионы өндөр байна. За үүнийг асан сангийн урт 3-30 км-ээс ихэхгүй салхины тооцоод хурд ийм байхад ингэж олно гэж. ийм юм байна.
За энэ W10 гэдэг бол мэдээж нэг 10 метр тэмцэн салхины урд байна. D нь болохоор усан сангийн урд байна. За лямбда гэж нэг юм байсан төрийн томьёонд. За тэр нь болохоор долгионы урт, түүнийг болохоор ингэж болно гэж. Тэгэхээр давлгаа буюу долгион гэдэг чинь нэг иймэрхүү юм байгаа шүү, тийм үү? Тэгэхээр энийг ингээд авч үзэх юм бол эндээс энэ хүрхийг болохоор долгионы урт гэж байгаа лямбда. За энийг болохоор долгионы өндөр буюу далаац гэж хэлж болно, ааш гэж байгаа шүү дээ. За тэгээд нөөц өндрийг болохоор энэ төсөлж байгаа байдлаар болохоор 4-р ангих учраас 0.4 байна гэдэг энэ альфа биш а шүү. Томьёон дээр байгаа. За ингээд авах барилгын за тэгэнгүүт одоо D нь бол 1.09 м болж байна гэж. За 1.5 гэдэг стандартаар шилжүүлээд авчих юм бол за бомбтын өндөр 8.1 болж болно, 9 м гэж болно. Тэгээд энэ хоёроос 9 м байна гэд бомбтын өндрөө тодорхойлчих жаамаа. За бомбтын өндрийг мөн олон улсын аргачлалаар тодорхойлж болно. За энд болохоор ийм томьёо байдаг. Энэ болохоор HW гэж жижигхэн W шүү. За энд болохоор HW нь болохоор долгионы өндөр. За энийг хэрвээ D нь 32-оос бага байх юм бол ийм томьёогоор, 32-оос их байх юм бол ийм томьёогоор олно гэдэг. Тэгээ энэ хоёр аргаар ингээд бодоод үзэх юм бол ерөнхийдөө ойролцоо тоонууд гарах хэвээр. За ингэж бомбтын өндрийг тодорхойлох нь. За бомбтын доод налууг болохоор налуугийн коэффициентийг болохоор нөгөө D доод налууд амар авах вэ гэдэг лекцэн дээр үзснээр авчна. Норм дүрм дээр эдгээр утгууд бол байж байгаа. Тэгэхээр D доод налуу бол ашиглалтын явц доктортой байх хэвээр. Нуралт үүсэхгүй байх хэвээр. Газар шорооны ажлыг бас бага байлгахыг харгалзаж үзэх хэвээр. Хэрвээ их налуутай бол их хэмжээний газар шорооны ажил хийгднэ. За энэ дээр бол одоо ингээд 3, 2 гэсэн байдалтайгаар сонгож авч байгаа юм байна. За тэгээд бомбтын дээд налуу байнгын усны статик болон динамик үйлчлэлд орших учир бэхэлж өгнө гэж. Харин доод налууг доктортой нар салхи борооны усны нөлөө мэрэгч амьтдаас хамгаалахын тулд зөвлөгжүүлэлт хийж өгч болно, бас бэхэлж өгч болно. За бомбтын хэрийн өргөнийг тодорхойлъё гэж байна. Энэ бол нэг зорилгоос хамаарна. Хэрвээ яг өөрийнх нь ашиглалтаар нь байлгана гэх юм бол бомбтын өндөрөөс хамруулаад хамгийн багадаа 4 м-ээр 3-4 м-ээр авна. За өндөр бомбтууд бол 6 м-ээр авна. За хэрвээ автозам явна гэх юм бол тэр замын ангиллаас хамаарна. Төмөр зам явахаар бол тэндээс хамаарна. Тэгээ ашиглалтын нөхцлөөс бол хамаарна. За тэгээ мал хуй явах, за эрдэнэ хэсэг явах, усан санал унахаас сэргийлээд шон гол суулгаж өгөх ёстой. За дээд налуугийн бэхэлгээг бол хийн. За бэхэлгээ бол 3 төрөл байна. Үндсэн бэхэлгээ гэж байна. Хөнгөвчлсөн бэхэлгээ гэдэг энэ доотлолт нь байна. Тэгээд тулгуур гэж байна. За тэгээд яагаад ингэж байгаа юм бэ гэхээр одоо усны түвшний хэлбэлцэл ихтэй хэсэлгүй эзэлхүүний түвшин болон хэвийн тогтсон түвшин гэдэг ашигтай эзэлхүүний хүрээнд болохоор юм үндсэн бэхэлгээ гэж дээ илүү бат ихтэй. Яагаад тэгэхээр усны түвшин байнга хэлбэлцэж байна гэсэн. Энэ хөнгөвчлсөн бэхэлгээ гэдэг энд бол үе үйл ус хөрнөө гэхээс биш нэг усны үйлчлэлт бол оршихгүй. За энд байгаа бас ер нь хөдөлсгүй эзэлхүүний түвшингээс доош бол бараг ус орохгүй. Тийм учраас хөнгөвчлсөн бэхэлгээ буюу энэ үндсэн бэхэлгээг тулж өгөх үүрэгтэй. За тэгээд тулгуурын үүрэг бол энэ бүх бэхэлгээний бат бүхий асуудлыг энд шийдэж өгдөг. За долгионы идэвхтэй үйлчлэх хэсэгт үндсэн бэхэлгээг түүнээс доош хэсэгт хөнгөвчлсөн бэхэлгээг гинэ гэж. За үндсэн бэхэлгээний хязгаарыг ингэж олно гэж. За бэхэлгээний зайнууд нь юм байна. Тэгэхээр энэ зайнуудыг сонгож аваад тодорхойлоод тэгээд бэхэлгээнүүдийнхаа хязгааруудыг тогтоож зурж өгнө. За доод налог чулуун өрөлгөөр дам байж болно, давхар байж болно. Хийх бол зузааныг нь энэ томьёогоор олно гэж. Тэгэхээр энд бол гамманууд нь болохоор чулуу усны эзэлхүүн шингүүд болно. Них дарамт шивчж болно. За К нь болохоор дээд налуугийн коэффициентээс хамаарах коэффициент гэж байна. Доод налуугийн коэффициент нь М нь бишээ дээд налуугийн коэффициент нь 3 учир К-ыг нь ийм байна гэдэг ийм томьёогоор олчиж болно. За тооцоогоор чулуун өрөлгөний зузаан 25-аас бага гарах юм бол иймтэй дан өрлөг, харин 25-аас их гарах юм бол ийм зузаан давхар өрлөг хийнэ гэж ийм норм бичсэн байна.
За дээд налууг чулуун асгаасаар бэхлэх бол зузааныг нь шууд ингэж авнаа гэж. За энд D нь болохоор бөөрийнхий хэлбэр шийдвэрлсэн чулууны диаметр. За тэр диаметрийг болохоор энэ томьёог оруулна. За энд Q нь болохоор 85%-аас дээш эслэх ширхэглийн дундад жин. Долгионы цохилтонд хөдлөхгүй буюу өнгөрөхгүй байх чулууны жинг болохоор ийм томьёогоор олно гэж. За налууг бетоноор бэхлэхээр бол за эдгээр дээр бол ерөөсөө бодолт хийгдэг байгаа. Та хэд өөрөөсөө бие дааж бодолт хийж үзээрэй. Төмөр бетоноор бэхлэхээр бол дельта гэж зузааныг нь ингэж олно. За энд eta нь болохоор цутгамалт 1, огсормолт 1.1 байна. B нь болохоор долгионы чигийн дагах хавтангийн урт буюу иймэрхүү харьцаатай байна гэж. Энийг бол цутгаж хийж болно, ят хийж болно гэсэн үг. За ингээд энэ гурван төрлөөр та хэд бодолт хийгээрэй. За нэгд нь болохоор өрлөг, хоёрт нь чулуун асгаас, гуравт нь болохоор бетон дотор бетон бэхлэгээ байхаар ийм гурван юм та хэд ингээд тооцоо гэж үзэх юм шүү. За дээд налуугийн бэхлэгээ гэж нэг иймэрхүү чулуун асгаас байж болно. За энэ болохоор доод налуугийн бэхлэгээ угаагдал, хөрсний угаагдал энтерээс хамгаалж хийсэн байна. За шүүрүүлийн хэлбэр хэмжээг сонгох. Ихэвчлэн бол шүүр бол призм хэлбэртэй буюу трапез хэлбэртэй. За шүүрийн гадуур бол уруу шүүр байх ёстой. За шүүрүүлийн дотор налууг ийм байдлаар аавна, гадна налууг ийм байдлаар аавна. За дээд өргөн энэ нэгээс баггүйгээр аавна, шүүрүүлийн өндрийг ийм аавна. Ингээд та хэд бол өөрөөсөө бодох ёстой гэсэн. За шүүрүүл бомтын их бие болон бүртээ нийлэх хэсэг дээлс хайр дайргаар 2-3 үе уруу шүүр төлөвлөж өгнө гэж. Тэгэхээр уруу шүүр бол ийм гэсэн. Ийшээ ингээ ус шүүрчихэд хамгийн нарийн ширхэгтэй хэсэг эхлээд таарна. Дараа нь жоохон том ширхэг, тэгээд тэрнээс том ширхэгтэй ингэж таарна гэсэн үг. Тэгэхээр энийг сайн бодолцоор ингэж хийж уруу шүүр болдог гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол зүгээр энгийн шүүр бол ус бол энэ чиглэлд орсон гэсэн үг. Тэгээд эхлээд том хэсгүүд нь яваад жижиг хэсгүүд нь энүүгээрээ нэвтрээд эндээ зарим нь үлдээд бүр жижиг хэсгүүд нь эндээ ирж ийм байдлаар явдаг. Энийг бол шууд шүүр гэж байгаа. Ургуу шүүр гэдэг нь болохоор шууд бүх энэ том жижиггүй бүгд эндээ үлдээд тэгээд зөвхөн ус бол ийшээ явна гэсэн ийм зарчмаар ажилладаг гэсэн. Тэгээ энэ хэсгийг бол дэлгэрүүлж уншаарай. За ингээд бомтын хэлбэр хэмжээ тогтоосон бол бомтын хөндлөө огтлыг зурх ёстой. Бомтын өндөр энэ бол яг нэг зүгээр нэг бомтын жишээ. За энэ дээр бол ингээд энэ шүүрүүлийн эсрэг ийм юу гэж чинь хормой авч байж гэн. Энд бол ингээд дэлгэцийн зураг тогтсон байна. Энэ бол нэг тооцооны дараах зураг учраас ийм нарийн зурагдсан байгаа. За энэ бомтын хэрэн хийцэн юм байж гэн. Доод налууг ингэж бэхэлж өгсөн байна. Шүүрүүл нь ийм байж гэн. Шүүрүүлийн уюуд нь ийм байж гэн гэдэг ч юм иймэрхүү ажлууд хийгдсэн байна. За ингээд аяндаа энэ ажлаар бол бие даалтай ажил хийнэ. Энэ сэдвээр бие даалтай ажил хийнэ. За баяртай.